Монгол улсад олон намын тогтолцоо үүсч ардчилсан нам байгуулагдсны 28 жилийн баяр өнөөдөр тохиож байна. Баярын хурал Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төвөргөнд болж өндөрлөлөө. Хуралд ардчилсан намын дарга Улсын хурлын гишүүн Эрдэнэ, Улсын хурлын гишүүн, Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт, Улсын хурлын гишүүн Санжмэтов Пүрөвд орж, Нарантуй, Мурат, Батзандан, ардчилсан ахмадын холбооны тэргүүн Батбаяр, ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Одонтуя, ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Эрдэнэт, ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Лавгдор зэрэг албаны хүмүүс болон 21 аймаг 9 дүүргийн 1000 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тийм ээ, бид 28 жилийг ардаа өгсөн байна. 28 жил бүгийн хугацаанд эдгээр урт хугацаа биш ч гэсэн хувь хүний хувьд бол энэ бас тодорхой амьдралын хугацаа. 28 жил гэдэг бол бидний ялж ялагдаж жагад зовлонгоо хуваалцсан түүхэн он жилүүд байсан. 28 жилийг бид өнөөдрийг хүртэл тулахдаа бүгд бүтэн нэг нийгмийг нөгөө нийгмээр сольж нэг намын дарамгуул тогтсон байсан тэр дарамгуулын нийгмийг бид хүний их хэрэгчлөө арчтай шударгасыг тунхагласан арчсан нийгэм болгож өөрчилж чадсан. Энэ бол өнөөдөр энэ танхимд сууж байгаа та бүдүүдийг та бидний ард байгаа арчлын төлөө зүрхэн цохилдог мянган арчлын барьцаанууд арчлын төлөө гэсэн сэтгэлтэй Монголын иргэдийн түүхэн гаяа байсан гэдгийг би өнөөдөр зориуд цохон нэмгэлмээр байна. Мөн тэрээр үргэлжлүүлэн өнөөдөр бол ардчлалын төлөө зүрхэн цохилдог хүн бүхний баяр тусгаар тогтнол эрхчлөө бүрэн эрхт байдлаа олж авсны 28 жилийн нийт монголчуудын баяр болж байна гэдгийг онцлсан юм а. Мөн энэ үеэр намын дэрэгдэх байгууллагууд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлгансан юм а.